За, сайн уу мөгчөө? Сайн уу? За, өнөөдөр 9 сарын 3-ны өдөр манай хот өнөөдөр хичээлтэй авах гэж байна. Өчигдөр буюу 9 сарын 2-нд хичээл байсан тийм мөгчөө? Яа хичээл байсан? Тэгвэл миний сургууль нөгөө 6 дугаар ангинууд нөгөө хичээлд орж исэн тэгээд ганцаараа тэгээд биднээс өнөөдөр орно. Нодлон жил ч гэсэн уус тэгсэн тий. Чи 6 дараагийн давтаа 6 дараагийн орж байхдаа ганцаараа байсан. зөвхөн 6 дараагийн биднээс хүмүүс исэн гэсэн тий. Энэ жил бас ялгаа авахгүй зөвхөн 6 дугаар ангид анх орж байгаа хүмүүс нь өчтөр дангаараа байсан. Тэгээ өнөөдөр болохоор ингээд өнөрөө бэ. бусад ангийн хүмүүс нь бүгд очиж байгаа тий. За сэтгэл ямар энэ зүгээр үү? Зүгээр. Яг цаг бэлдсэн юм. Яхад бэлээ юм аа? За сэтгэл ямар хаа минийхаа? Зүгээр. Зунжангаа амраад. Надад санаж байна. Үгүй. Чи нэр нададтайгаа яасан? Нэг ангид орсон бүгд мэдсэн үү? Нөгөө мэдсэн яд нөгөө альж орсон билээ. Тэгээ нөгөө заримнууд нь манай ангид байгаа. Гэхдээ бусад нугасаа ингээд нөгөө өөр ангид байгаа. Ойлгомжтой ч гэдэг надтай байгаа. Сургуулиас шилжиж явж мовс хөхт байна байхгүй юу? Гайгүй. Сургуулиас явцсан өөр сургууль руу. Мэдхгүй. Гэхдээ миний ангид байхгүй. Гэхдээ өөр ангид нэг охин байсан. Тийм. Тэгээд хөөе, хуцаа усгүй гарах уу? Тийм. Цангид цагаан гулгамсгүй хар гулгамс мэдгүй байна. Тэгээд хоёулын өмсөж үзье. Алин дээр байна. Харан дээр юм шүү гэж. Гэт ийм юу гэх харан гэж дээр гэж бодож байна. За сургуулийн гадаа ирэх зүгээр явж байна. Баяртай нөө хата. Баяртай нөө. За охиноо сургуульд нь оруулж байгаа адрлээ. Батгшоогоо л орсонгүй. Том болцсон хөвч хамт ордгүй юм байна шүү дээ. Тэгэл за та ингэ явчихаа л гэдэг шүү. Тэгэл за явлаа. Нададынхаа хажууд ээж аваараа хөрвүүл ээж мэжрээ хөрвүүлэхээр эвгүй байдг юм билүү. За мөгч маань өнөөдөр эхний өдрийн хичээлийг тараад гэртээ ирсэн байна. За тэгээ ерөнхийдөө хичээлийнх нь эхний өдөр ямар байсан талаар ерөнхийдөө өөрөөс нь жоохон сонсъё гэж бодоод байна ди. Одоо надад ерөнхийдөө юу ч яриаг байгаа. За юу болсон? Юу болсон гэнэ ямар амар асууч. Юу ч болоогүй ингээд зүгээр исэн. Тэгээд миний нөгөө би дүндээ таньдаг хүмүүс байсан зүгэл зүгээр. Бараг бүх найзууд нь орсон байсан. Нөгөө ангийн хүмүүс ч нү. Бараг тал нь орсон гэж бодоод байх юм. Тэгэхээр нөгөө бусад ангинуудаас нөгөө цөөхөн байгаа ингэж цөөхөн орсон гэж. Ер нь энд ингэдэм байлээ. Ер нь жил болгон ингээд юу гэдэг лээ. Жил болгоны хичээл эхлэхэд хүүхдүүд нь ингээд холилдчихдсан юм байлээ. Одоо ингээд манай хүүхд энэ жил ч одоо 7 дугаар ангид орж байгаа шүү дээ. Монголоор бол. Тэгээд 7 дугаар ангид орж байгаа одоо 7-гийн хэдэн бүлэг байгаа. Тэр 7-гийн хэдэн бүлэг чинь бүгдээрээ ингээд ер нь нодлон жил байснаасаа ингээд солигдоод хүүхдүүд нь холилдоод тэгээд өөрөөр ингээд хуваарлагдаад орчт юм байлээ. Тэгээд Монголд болохоор гэдэг штэ нэгдүгээр ангид ямар хүүхдүүдтэй нэг ангид орсон тэрнтэйгээ явсараа бид нар 12 дахь ангид өсчдөг штэ. Энд болохоор ингээд жил алга ингээд хүүхдүүд нь солигдно. Ангийнхан багт дааж авсан багш нь бас солигдоод явчихт юм байлээ. Тэгэхээр ер нь бол айгүй олон найзтай болдог байх гэж бодоод тань тэгдэг үү? Бусад ангийнхаа хүүхдүүдийг бүгдийг мэддэг болчихдог болохоор ер нь тий. Тэр нь жаагаад л та. Нүүх ингэж тань ингэж. Тэгээ багш нь ямар хүн байна нэрэ? Нөгөө манай юу багш
профессор Гаспар. Ангийн чинь багш. Аха. Нөгөө амар Жонши. Амар сайхан сэтгэлтэй юм. Аха. Яаж мэдсэн сайхан сэтгэлтэй. Угаасаа мэдчих жаха. Хараал мэднэ. Яа. Угаасаа манай нөгөө коллежний дарга. Тэгээ нөгөө нодлон жил харж исэн ингээд. Гэтэ нөгөө дандаа нөгөө ярихтаа ингээд угаасаа ийм хүн гэж мэдж байгаа ингэж. За. Тэгээд ингэсэн ингээд. Тэгээд манай нөгөө юу emploi du temps хичээлийн хуваар. Хичээлийн хуваар бас амар жишээжтэй гоё болсон байна. Ямар байсан би хараагүй байгаа шүү дээ. Нөгөө нэгд өдөр 9-оос эхэлнэ. За. Хоёрд өдөр 9-оос эхэлнэ. Хүү яана за. Нэгд өдөр марсчлаа. Харахгүй сайн мэдгүй нөө. Өөр тэгээд нодлон жилийнхаас гоё өөрчлөгдөж солигдсон байна уу? Сургууль чинь солигдсон янз бүрийн байна. Хараагүй ингэж. Сургуультаа сайн юм үзэж чадаагүй гэж. Нөгөө юм үнэнгээсэндээ өөрчлөс. Эхний өдөр бол яг өөрчлөлт сайн харж чадаагүй юм. Сайн үе бараа мэдэхгүй ингэж тэгээ нөгөө бүх зааланд ороогүй ингээд мэдэхгүй. За тэгээ ангийн хүмүүстэй найзуудтай уулзах ямар хаа гоё. Чи 190-с найзуудтай их баг уулзлаа яалаа. Үгүй. Баг уулзтаагүй лөө. За тэгээд буцаж уулзах ямар байна гоё нэ. Та нар яасан. Ингээ ойрлж болоо юм. Үгүй мүү тэгээд юм. Үгүй. Ахтай чи зэгдэм биш үү? Non pas trop. Тэгэл мөнхчөө чи сайн уу? Зуны гоё өнгөрүүлсэн үү нэтэрэ гэж яриаггүй юу? Найзуудтай гоё юм ярьж чадаагүй арай амжаагүй юу өнөөдөр? Нал энтхийн ингээд энэ сургуулийн системийг хэлэх юм бол юу яадаг лээ? Хэдэн наснаас эхлээд сургуульд явах хэрэгтэй гэвэл хүүхдүүд чинь? 6. Үгүй шүү дээ. 3 наснаас эхлээд. Гэхдээ 6-аас бүр облигатуар. 3 наснаасаа ер нь бол заавал сургуульд хамрагдах хэрэгтэй байдаг байхгүй энд. Тэгээ 3 настайгаасаа цэцэрлэгт ороод цэцэрлэгийн баг бүлэг, дунд бүлэг, ахлах бүлэг гэж явж агаад тэгээ 6 настайгаасаа бол ер нь бол баг сургуульд орчиж байгаа. Ингээд CP école classe préparatoire CE1, classe élémentaire 1, CE2, classe élémentaire 2, CM1 classe moyenne 1, CM2 classe moyenne 2 ингэж ихтэй нөгөө 6 дугаар ангиасаа эхлээд эдгээр бол ер нь коллеж гэдэг коллеж нь болохоор зэрэг дунд сургуульд те монголоор бол дунд сургуульд орчдөг. 6e, 5e, 4e, 3e. Хэдэн жил явах дунд сургуульд чи? 4. Дунд сургууль 4 жил яваад, баг сургууль 5 жил яваад, дунд сургууль 4 жил яваад. Тэгээд дараа нь юу вэ? Ягаад 6 гэдэг вэ? Тэгвэл баг өөртөл 6 жил байгаа, 5 жил байгаа, 4 жил байгаа. Одоо мангочм болохоор санх юм байгаа. Энэ нь болохоор сургуулаа төгсгöd чамд 5 жил үлдсэн гэдгийг санаалж байгаа гэсэн үг ер нь болоод тий. Seconde, première, terminale. Энэ гурав нь болохоор лицейгийн 3 жил байгаа. Лицейгийн 3 жил гэдэг нь болохоор ер нь бол яг ахлах ангийн 3 жил гэсэн үг. Тэгээд эндээ бол ерөнхийдөө бол юундаа бэлдээтэй төгсөлтийн шалгалтандаа бэлдэн хүүхдүүд аявих бэлдээд аявих завгүй байд юм лээ ер нь бол. Тэгээд дараа нь ямар юу вэ? Тэгэд болоо. Дараа нь өөрөө ингээд тэгэл сургуулийн амьдрал дуусаа юу? Дараа нь сургуульд ороод ингээд болоо. Ямар сургуульд орох юм? Университет. Университет юу гэдэг юм Монголоор? Тэгээ ер нь бол 10 жилээ төгсөж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд их сургуульд орж болж байна. Заавал гэхдээ энд бол 3-аас 16 насны хүүхэд бол ер нь бол сургуульд бол заавал хамрагдах хэрэгтэй гэж явдаг байхгүй. Тэгээд 16-аас дээш насны хүүхэд бол ерөнхийдөө өөрсдөө мэдээд хэрвээ суралцах хүсэлгүй сонирхолтой бол ер нь бол сургуулаа болж болно. Эсвэл бол ер нь бол үргэлжлүүлээ явж болно. Тэр бүх сонголт нь өөрт нь байгаа. Тэгээд манай монголоор ярьдаг шиг нөгөө техникум гэж ярьдаг. Техникум гэдэг баха мэрэгжил олгодог сургалтууд байдаг штэ. Шууд үнэлэхээ 10 жил төгссөн аттестатаа аваад тэгээ мэрэгжилтэд төгсдөг. Тийм ер нь бол ахлах ангийнхаа 3 жилийг бол ингээ 2 хуваагаад явчихдаг юм байлээ хүүхдүүд тий. Тэгсэн чинь үүдэн цариг нардаг. Манайд одоогонд ахлагын дорог болохоор сайн мэдгүй ах шиг байна. Ер нь бол коллеж лицейд болохоор тэгээд лицей бухуу лицей lycée général. Лицей général гэж явчихдаг байхгүй. Тэгэнгүүт
Тэр нь болохоор зэрэг нэг нь болохоор мэрэгжил эзэмшээ явцдаг, хажуугаар нь давхар. Тэгээ нөгөөх нь болохоор яг их сургуультаа бэлдээд ерөнхийдөө шалгалтаа өгөө явцдаг байхгүй юу. Тэгээд хэрвээ тэрэнгүүр дамжаад мэрэгжил эзэмшээ явцсан хүмүүс бол тэгээд тэрийгэ төгсөөд шууд ажлын байран дээр гарчна гэсэн үг. Ажлыг сонгож байна уу? Эмчний ингээд dans la médecine. Ер нь бол эмнэлгийн салбар гэсэн үг тий. Гэхдээ яг юу гэж мэдэхгүй байна. Яг аль гэдэг нь мэдэхгүй байна. За энэ жил одоо нэмэлтээр одоо танаа ингээд нэмэлтээр шинээр үзэж ачаал юу аавал? Ганцхан физик байгаа. Хим үзнэ гэсэн юм шүү. Гэхдээ хамт ингэж. Энэ хоёр нь хамт орох юм уу? За өөр ямар нэг хичээл байхгүй юу? Үгүй. Гэхдээ зарим хүүхдүүд нөгөө латан гэж сонгосон. Латан. Гэхдээ би сонгоогүй. Чи тэгэхээр одоо энэ жил чинь нэмэлтээр сонгох хэлний хичээл гэж бол байхгүй юм тий? Үгүй ганцхан латан байсан. За. Хэд ингээ манай мөнхчингийн эхний өдөр нэг иймэрхүү гоё өнгөрсөн юм шиг байна. Охиндоо сурлагын өндөр амжилт хүсье. Охиндоо хайртай шүү. Баярлалаа. Онц сурна шүү заяа. Жогоос онц сурч байгаа л да. Гэтэ ахаад илүү сайн сураа. Ер нь л гэтэ манай мөнхчин чи юу яжсэн юм аа? Эхнээд ер нь бүр цэцэрлэгт орж сургуульд орсноос хойш ер нь бол ерөөсөө ээж ханчхийг хангинуулж үзээгүй хөхтэй байгаа. Ингээд ер нь эцэгхийн хурал болдог байхгүй энд ер нь нэг их ойрхон болдгоо маа. Жилдээ нэг 2 удаа ч юм уу тий багш нартай нь уулзаж нэг ганцаарчлал уулзвал ер нь бол болдог байхгүй юу. Тэрэн дээр нь очиход ер нь багш нар нь тэгэл за мөнхчөнд бол хэлэх юм ерөөсөө юу ч алгаа. Хэлэх юм ерөөсөө алга. Маш сайн байгаа, маш сайн сурж байгаа. Тэг ер нь бол дандаа их магтдаг байхгүй мөнхчөнд. Тэ? Гэтэ угаасаа надад нөгөө сургууль хэцүү биш ингэж би хэцүү гэж санагдахгүй байгаа ингэж тэгээд гэтэ сезонт орсон ч арай жоохон бага зэрэг хэцүү байсан уу гайгүй зүгээр байсан уу? Гайгүй. Нэг хэцүү санагдаагүй. Гайгүй. Манай хч айгүй мундаг дандаа нөгөө сайн оноо авч байгаа ингэж тэгвэл надад амархан гэж санагддаг жоохон. Мара. Гэтэ зарим юунд жоохон хэцүү. Одоо жишээ нь юу вэ? Хамгийн жоохон хэцүү юм. Исторжио. Түүх газар зочлоо. Жоохон дургу юм уу? Тэгтээ одоо танай анги даасан багш нь юу вэ? Түүх газар зам багшлсан мэт дээ. Тэгэхээр одоо яана? Сэн гэж бодож байна. Багш нь илүү сайн тулж ажиллах байх тий. Тэгвэл нөгөө бас нөгөө зарим материалд нөгөө амар сайн биш үл угаасаа бас нөгөө багшныхаа ингэж өөр ингэж яаж суруулж байгаа ингэж тийштэй багшаасаа аягүй шалтгаална тий. Нөгөө амар сонин хоолойтой үл дургу хоолойтой үл сонсож дургу шүү дээ тийм ээ. Тэгвэл өөр ингэж тэг багшаас аягүй шалтгаадаг тий. Тэгээ одоо энэ жилийн чинь одоо тэгээд түүх газар зам багш чинь бол чиний хамгийн анги чинь багш байгаа. Тэгээд юу вэ амар сайхан сэтгэлтэй авч гисэн шүү дээ гэж бодож байна. Тэгэхээр чиний нөгөө нэг дүн чинь гайгүй дэвш л баха тий хараа. За энэ хичээлийн жил тэгвэл түүх газар зам жилийн дүнг сайхан ахиул шүү заяа. За. Шинэ жилийн минь төргий. Охин байлаа шүү. Сайн сураарай. За энэ хүртэл бидэнтэй хамт байсанд баярлалаа. Баяртай. Энэ үрдэл наадтай хамт байсанд маш их баярлалаа. Subscribe, like, share тэгээд хонхыг дарахаа бичмартаарай.